Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Пан Шянли. Хайр халамж. Эзэгтэй зочны өрөөгөөр дамжин гал тогоорууга инээмсэхэлсээр орж тогоотой тутарга сурамгай гэгч нь хутгав. Тутарга аягалахаас өмнө ийм нямбай хутгаж буй шалтгаанаа усын ууршуулж амттай болгоно гэж тайлбарладаг. Үүд нээгдэх чимээнээр тутаргын уур савсан эзэгтэй царай ууранд далдлагдана. Гагцхүү тутаргын сайхан үнэр гэрийн эзний хамрыг цоргив. Өөр хаанч үгүй энэ сайхан үнэр зөвхөн сайн чанарын тутаргадал байдаг. Нөхрийнхөө дуртай тутаргыг эзэгтэй хаанаас хэрхэн сонгохоо мэднэ. Энэ бол хятадын зүүн хойд бүсэд тарьдаг органик будаа. Сайн тутаргын чанарыг алдуулалгүй хүртнэ гэдэг бас амаргүй ажил. Агшаахтаа усаа тааруулна, дэвтэх цагаа тооцно. Болгосны дараа халууныг хадгалахад зохих хугацаа хэрэгтэй. Энэ бүхний эцэст цагаан будааны ёр бусын сайхан үнэр гардаг. Гал тогооны өрөөг эзэгнэх энэ бүсгүй нөхөртөө хамгийн сайхан таарсан хоол хийж өгдөг. Энэ бүхэнд тутраг агшаах аргаас эхлээд мэдлэг чадвар хэрэгтэй. Орхийн тэрхүүн гараа угааж хоолны ширээний ард суух үед хоёр аяганд тутраг хийгээд ширээн дээр тавьсан байдаг. Харин эсрэг талд нь хоосон аяг савхтай хоршин өргөднө. Мөн ширээний үлдсэн зайд жижиг пялд далайн гаралтай зууш давсалсан ногоо оройтой. Гэрийн эзэн гадуур хооллох шалтгаан мундахгүй. Гэхдээ тэр гэртээ эхнэрийнхээ гарын хоолноос заавал хүртдэг хэвшилтэй юм. Эзэгтэй хамгийн сүүлд хоолны ширээнд жижигхэн бутантай шөл авчирч тавьдаг уламжлал хэдийн тогтжээ. Энэ бол хоолны ширээн дээрх тэр бүх эдэнээс хамгийн сайхан хоол. Жижиг бутангийн амсраар ажвал улаан цагаан ногооноор алгалсан өнгө тансаг шөл үзэгдэнэ. Эхнэр эхлээд шөл уухыг загснаар энэ айлын оройн зог эхэлнэ. Тоторгыг ногоогоор хачирлан хооллох тэдний нэг нь шөл аягална. Бор шөлөнд тосны тол буучуухан зүгүй. Шөлний ногоо өнгийг ногоо, цагаан өнгийг дөөпүү бүрдүүлнэ. Харахад энгийн шөлийг баяжуулсан өөр илүү дутуу зүйл огт үгүй хэрнэ. Амт нь арааны шүл засгар улам. Хоол амтлагч тэр олон төрлийн амтлагч ургамлын аль аль нь шөлөнд өгөө атлаа хотоод гидсийг давтагдшгүй амтаараа бүрэн эзэмдэнэ. Бутантай шүл аманд орсноосоо эхлээд л бүх биеийг тавируулж арьс мах судас шөрмснөөс эхлээд хүний биеийг бүхэлдэн сэргэн нүүр царайг гэрэлтүүлнэ. Үгээр илэрхийлэхийн аргагүй энэ сайхан шөлнөөс гэрийн эзэн хоёр аягийг ууж араас нь далайн гаралтай зууш даршилсан ногооноос хүртэх маягаар хоолцсоор нэг мэтгэд аяганд тутаргаа хоосолсон байдаг. Өрхийн тэргүүнийг эдэс цадсан ч амт шөлнөөс дахин хүртээд эхнэр өөдөө сэтгэл дүүрэн инээмсэглэхэд гэргийн хариу мөшөөж гадуур хооллоогүй юм уу гэж асуув. Идээгвэ. Ийм сайхан хоол гэрт хүлээж байхад рестораны хоолоод авахгүй шүү дээ гэв. Түүнийг урих дайлах цайллага олонч рестораны хоол өөх тостой хуурч шарсан байдаг тул ходоод гидсийг хямраахаас хэтрэхгүй. Эхнэртэйгээ ханилаад 20 шахам хаврыг үдсэн энэр гэргийнхээ гарын хоолнд орсон цагаас эхлэн рестораны хоолны мөн чанарыг ойлгожээ. Тэр ээлдэг дулаан гэрэл цацруулан байж "Энэ шөлийг чи яаж хийсэн бэ?" гэж Мишэн асуулаа. Эхнэр нь "Сайхан болж юу?" "Сайхан." "Тэгвэл дахиад жаахан уул да." "Уулаа, хангалттай их уулаа." "Чухам яаж хийсэн бэ?" "Хүмүүс вангуайн шөлийг хамгийн сайхан гэдэг. Гэтэл чиний минь гарын хоолыг гүйцэхгүй шүү дээ." "Үнэн дээр их энгийн л дээ. Хоол хийхэд төвчээр тун чухал шүү" гэж ээлдгээр хариуллаа. Энэ айлын өрхийн тэргүүн гэр бүлийнхээ дулаан урамсгалыг хоолны ширээний ардах энэ дурсамжаар нэхэн сандаг болсон юм. Тэр тайван нөхөрсөг орчинд эхнэрээ бутантай шүл авч ирэхийг хүлээн суудаг байсан нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе ажээ. Эднийх бол бусдын бахархал болсон баян айл. Гэхдээ хөрөнгө мөнгнөөс илүү боловсрал мэдлэгээрээ алдаршиж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Нөхөр нь төрийн байгууллагаас ажлын гараагаа эхлүүлж, хожим олны жишгээр бизнесийн мөр хөөж яваад
барилгын ажлаар хөрөнгөцсөн түүхтэй. Хожим язгууртны сургуулийн сүлжээ байгуулсан нь амжилттай болж улс орон амьдарч буй хоттой алдартай болжээ. Тэр үргэлж зурагтаар гарч олон төрлийн буйны үйл ажиллагаанд оролцсон хандивт гар татдаг болсон юм. Өндөр боловсралтай учраас гараагаа зөв тавьжээ. Хэлэх үг, алхах гიშгэх нь хүртэл бусдаас өөр. Анхаарал татсан ирчүүдийн нэг болов. Нэг удаа олонний танил эмэгтэйчүүдийн шоунд бүх хятадын шилдэг 10 залууг тодруулахад тайз дэлгэцийн оддоос илүү санал авч хятадын мөрөөдлийн эр нөхөр гээгдэх болжээ. Эмэгтэйчүүд урдийнхаас өөр болсон. Тэд онгороо хөнгөмсөг ирчүүдийг алсаас ажиглана уу гэхээс тэдэнд ойртож өөрийгөө эрсдэлд оруулахгүй. Харин 7 хоног бүр их сургуулийн магистрийн ангийн лекцээр тархиа цэнгэлдэг ухаалаг нэгний тухайд бол өөр хандна. Олон эмэгтэйчүүдийн анхаарлын төвд байдаг боломжоо овжин ашигладаг эрчүүд цөөнгөө. Харин манай гол дүр ийм зугаа цэнгэлд автаад байдаг хөнгөмсөг хүн биш. Түүний нас намбаар аваад үтсэн ч хөнгөмсөг алхмаас хойш суух буйртай нэгэн гэдэг нь харагдана. Тэр гэрлээд 17-8 жил болсон. Их сургуулийн ангийнхаа охинд дурлаж анхны хайр, анхны шөнө хамт хуваалцсан түүнтэйгээ гэрлэн насны залууд өрийн зулаа үнэрлсэн хүн. Тэд бийсээ олсон цагаас эхлэн хэн хэнд нь амьдралаа зохиох өөр сонголт бийсэх тухай бодож үзээгүй. Одоо тэдний хүү их сургуулийн дотуур байранд сууж, орчуулагчийн мэрэгжил эзэмшиж яваа. Төрөлхийн цэцэн сэргэлэн сурал гараач үеийнхний манлайлдаг хүүн ээж аавынхаа сайн сайхан бүхнийг өөртөө шингээсэн царайлаг нэгэн. Хүүгийнх нь царайлаг дүр төрх ээжигээ дуурайжээ. Анх тэднийг танилцах үед эхнэр нь сургуулийнхаа сайхан охидын нэг байсан. Элдэв оон гисэггүй хэрнээ цэцэг цэврүү шиг харагддаг учраас нөхөр нь баргийн сайхан бүсгүйг эргэж хардаггүй юм. Гудамжинд салхи татуулан алхах сайхан бүсгүүчүүдийн ихэнх нь ангисэг будгийн ялуун үнэр ханхлуулахаас хэтэрдэггүйг тэр мэднэ. Манерийн дүүдүүтэй учирсан явдал огт санаандгүй хэрэг байлаа. Анх тэр дүүдүүг айлын эрх танх охин гэдгээс өөрөөр хүлээж аваагүй бөгөөд болор лонх мэт гялцал атлаа хоосон толгойтой гэж үзнэ. Өөрт нь сэтгнэж араас нь гүйх залуу бүсгүй энэдийн хүрэгдэг байснаас огтхонч сэтгэл хөдөлгөөгүй билээ. Хэрв дүүдүү түүний ажилтан биш байсан бол тэдний учрал удаж даймжирлагүй тэгсгээд намжих байв. Өөрөөс нь 20 насаар дүү уг гарал сайтай үзэсгэлэнтэй залуу бүсгүйн сэтгнэл түүнд яваандаа нууцхан баяр авчирдаг болж өөрийн эрэхгүй татагдхан тэр. Алдартай хуйлж аав, нэртэй эмч ээжийн ганц охин болж заяасан дүүдүүг эцэг их нь Кембрижид сургах хүсэлтэй байжээ. Хангалуун амьдралд өсөж төрөнсөн залуу бүсгүйд мөнгө, эрх мэдэлтэй эрчүүд сонирн бишээ. Гэнийч анхаарлыг татах царайлаг бүсгүйн сэтгэнлийг тэр үнэхээр авч хэлэлцээгүй юм. Гэр бүлтэй хүний харилцаагаа тодорхой ухамсарласан түүнд гэр бүл үр хүүхдийнхээ төлөө багшийн ажлаа орхисон эхнэрийнхэн сэтгэл зүтгэл илүү хайрлам санагдана. Тэр эхнэрийнхээ өмнө хүлээсэн үүргээ тодорхой ухамсарлана. Амьдралаа түүнд эргэлт буцалтгүй зориулсан 40 гарсан эхнэрт нь гэр бүлээс өөр юу ч байхгүйг тэр сайн мэднэ. Эрчүүд амжилтад хүрч мөнгө төгрөгөөр элбэг болоод ирэхээрээ эхнэрээ сольж залуу бүсгүйтэй ханилдаг жишиг нийгэмд бий. Харин тэр эрчүүдийн энэ хандлагыг эрс шүүмжилдэг. Өөрөө хизээч тэдний замаар орохгүй гэсэн зарчим барьдаг нэгэн. Амьдралдаа зарчим чанддаг тэрээр эхэндээ дүүдүүгийн сэтгэлийн шарахыг нэмгэлчгээд холдно гэж өөртөө итгүүлж байсан ч нэг л мэдхэд тэр танх охины хүснээ авах гэсэн уйлан чарлах урихнаас гарч чадлагүй гацсан байлаа. Олны хүндэтгэл хүлээсэн хятад бүсгүйчүүдийн мөрөөдлийн нөхөр эрхэм гялар болор лонхонд аргагүй гацжээ. Гэр бүлийнхээ уур амьсгалын чухал хэсэг болсон оройн хоолоо харж идэхэ болж яваандаа гэртээ харж хонхооч байлв. Мэдээж дүүдүүгээс удахгүй холдно гэж итгэдэг байхдаа ажил ихтэй харих боломжгүй гэж учирладаг байсан ч сүүлдээ ганцаараа чимээг орчинд байхыг хүсэж байна гэдэг үгээр эхнэрээ түлхдэг боллоо. Олон жил ханилсан эхнэр нь энэ бүхэнд хүлээцтэй хүлцэнгүй хандаж байлаа. Олон давтамжтай болж өрнөсөн энэ бүхэнд
Уурлах нь битгийх л эсэргүүцлийн ганц ч үг хэлээгүй эхнэр нь гэрийнхээ хоолыг идмээр бол уцаар яриарай гэж загчээ. Эхнэрийнх нь хэлсэн энэ үг түүний сэтгэлийн дарамтыг арилгах нь тэр. Хэрв уцаар ярихгүй бол эхнэр хоол хийхгүй, шүл буцлахгүй байна гэдэг, нөхрөө хүлээхгүй байна гэсэн үг гэдэг өөрт нь ашигтай байж болох гаргалгаанд хүрч сэтгэл шулууджээ. Түүний шулуутсан сэтгэл зүрхний угт үл мэдэг харуулсал төрүүлж чухал зүйлээ алдсныг сануулах мэд. Залуу охинтой жаргах гэсэн төлөвлөгөө нь амжилттай болсон тул дотор нь уужирчээ. Эхнэр нь ямар хүн бэ гэдгийг тэр хамгийн сайн мэдэх хүн. Нэгэнт ингэж хэлчихсэн бол эхнэр өөртөө л гомдож өөрөө л цухалдана. Харин бусад шиг хэл ам хийж сүр бадруулахгүй хэмээн санаа намрав. Өнгөрсөн хугацаанд тэр ханиа зөв сонгосон гэдэгтээ нэг ч удаа эргэлзэж байгаагүй. Өөр бүсгүйтэй жаргаж хэвтгэжтэйч эхнэрээ зөв сонгосондоо эргэлздэггүй. Одоо тэр шин зарилга төлөвлөгөөтэй боллоо. Залуу амрагтайгаа байр түрээслэн суух уу, байшин худалдан авах уу? Тэр түрээсийн байшинд амьдрах тухгүй гэж үздэг. Бүсгүйч түүнтэй санал нэг байлаа. Тэр залуу амрагтаа ээж бүрэн тогтчулсан байшин худалдаж авах санал тавихад эрх танхи амарган дэмжсэнгүй. Удтал санал нийлээгүй тэд дүүдүүгийн амьдрах шийдэлд хүрчээ. Түүнд эцэг их нь 2 ундлахын өрөө нэг зочны өрөөтэй байр авч өгсөн. Дүүдүү түүнийг орчин үеийн Европ маягаар тогтчулжээ. Тансаг чамин гэхэд багдам засал чимэглэлтэй. Европ хийцийн тавилах хэрэгсэл нь бүгд цагаан өнгөтэй. Тэр бүхэл ундлахын өрөөний хэвсэн хүртэл цав цагаан. Залуу бүсгийн сонголт гэхэд дэндүү чамин. Энэ бүх сонголт дүүдүүг эцэг эхийнхээ алган дээр хэрхэн дураараа өсснийг илтгэнэ. Боломжийн амьдралтай нялхамарг нь түүнийг алдартай брендийн хувцас гэрийн ширмэл шаахаатай угтан авчээ. Тэр гэртээ өмсөж байгаа хувцсныхаа брендийн нэрийг сонсч байгаагүй. Харин дүүдүү тэр брендийг хааны гэр бүлийн хувцас бэлтгэдэг цөөн тооны хэрэглэгчтэй гэж тайлбарлаж өгөв. Дүүдүүд энэ брендийн хувцас таалагддаг. Учир нь материалын чанар бие дэвтэй, арьсанд таатай. Энэ бүхнийг эдэлж байж мэдэрдэг гэж учрлав. Дүүдүүгийн авч өгсөн зүйлсэд унтлахын хувцас байгаагүй. Учир нь дүүдүү унтлахын хувцсыг хэрэггүй зүйл гэж үздэг. Үнэхээрч залуу эмэгтэйтэй нэг оронд ороход хувцсны хэрэг гарахгүй байлаа. Дүүдүүтэй зохиосон амьдрал эхэндээ гайхалтай байлаа. Халуун янаглал, галзуу дур хүсэл, цоо шин орон сууц, шин хосын уур амьсгал. Энэ бүхний нөлөөгөөр өөрийгөө шин хүн болсон мэт санана. Хэдэн сар нүд ирмхийн зур өнгөрөв. Шин хосын амьдралд мэдээж бэрхшээл гарна. Бэрхшээл хамгийн энгийн зүйлээс эхэлсэн нь хооллох хэрэгцээнээс үүдэлтэй. Залуу бүсгүйтэй амьдрах нас тогтсон олны танил учраас тэр бүр гадуур хооллож олны анхаарлыг татах боломжгүй. Дүүдүү амаргаа олсохгүй тулд нэг удаа KFC-гийн түргэн хоол авчирч хамтдаа зооглов. KFC-гийн шошготой түргэн хоолыг хараад инээд алдсан нас тогтсон хүүгийнхээ хамгийн дуртай хоол гэсэн нь залуу бүсгүйд таалагдсангүй. Тэр цагаас хойш тэд дахин KFC идэхгүй гэж шийджээ. Улсхийн эрхээр олж ирдэг гадаа дотоодын янз бүрийн савлсан хоол хүнс тэдний байнгын хэрэглээ болов. Тэд лаазалсан цай, хүйтэн кола ууж цангаагаа тайлна. Тогтсон амьдралтай явсан хижээлэрд энэ бүхэн амаргүй байлаа. Үнэтэй ресторан, заримдаа гудамжны цайны газраас авч ирсэн хоол тэр бүр хоолоогоор давж өгөхгүй зовоон. Гэвч гэрийн ажил мэддэггүй залуу бүсгүйд энэ бүхнээ мэдэгдэхгүй хичээж дотроо нууна. Тодоргийн сайхан үнэр эхнэрийнхээ гарын шөлийг өөрийн ирэхгүй үгүйлнэ. Олон жил шин халуун шөл ууж хөвссөн тэрээр хүйтэн ундаа лаазалсан хүнсэнд яаж хоолжих вэ дээ? Даанч энэ бүхнийг илэрхийлэх зориг дутна. Гэрийн хоол цайгаа өгүүлж байгаагаа хэлбэл дүүдүү яаж бачимдахыг тэр төсөөлж байлаа. Өөрт нь ч гэсэн амаргүй байгаагаа хэлж эхнэрээ орхисондоо харамсаж гэмшиж байна гэж дайрах нь гарцаагүй. Гэхдээ тэр бүх эсэргүүцлийг сорин тайлбарлаж ухуулж чадвал асуудлыг шийдэх боломжтой мэт санагдана. Энэ шаналгаат бодлоос болж хооллох асуудал тэдний хувьд зовлон дагуулсан сэдэв болов.
Ажлаа тараад хаан ихтэй жижиг сажиг зүйл олж идээд харих, эсвэл харж галзуу тачаалаар дүүдүүтээ амраглаж аваад савлж авчирсан хүйтэн хоолоор ходоодоо хуурч бас болно. Ийм байдлаар шөн дунд өлсөж сэрсээр тэр залхажээ. Өнөө цагийн үнлэмжээр дүүдүү бол баян хүн. Тэр бусдын өмнө худлаад үрсэгдэггүй, өөрийнхөө байх дуртай. Цаг зуурын зугаа цэнгэлд мөнгө өрөх дуртай. Өөрт нь таатай санагдвал хичнээн үнэтэй байсан ч мөнгөнд гар татахгүй. Хурууныхаа салаагаар урсгана. Дотуур хувцс нь гадуур хувцснаас аач үнэтэй. Харин нүүрэндээ барах тайлбал ингэсэг төрөхдөггүй. Арьс арчилгааны бүтээгдэхүүн нь сарын орлоготой дүүн. Бүтэн сарын цалинтайгаа тэнцэх үнэтэй бүтээгдэхүүнээсээ ойдвол тэр дороо хайчихна. Хугацаанд дууссан бүтээгдэхүүнээс татгалцсан нь дээр гэж үзнэ. Үзэгдэх, сонсогдох, тэмдрэгдэх байдлаараа хамгийн таатай бүхнийг эдлэх нь сайн сайхан амьдралын баталгаа гэж ярих дуртай залуу бүсгүй бүх зүйлд хитрхи халигун. Түүний сонирхол буурдгүй хоёр юм бий. Нэг нь өөртөө тавих анхаарал, нөгөө нь Мураками Харуки. Түүнд Мураками Харукигийн бүх зохиол байх бөгөөд хэвлэл бүрээс нь цуглуулга хийгээд тавьчихсан нь энэ зохиолчийн бүтээлд дэндүү дуртайг нэлтгэн. Тэр бүх хэл Япон хэл мэдэхгүй хэрнээ зохиолын эхэл дээрх хувилбарыг аваад хадгалчихна. Үүндээ яваанда Япон хэл сурч болно шүү дээ гэсэн тайлбар хэлнэ. Хэрв дүүдүүд зав чөлөө гарвал Муракамигийн эндээс тэндээс уншаад хэвтчихнэ. Номоо тэрсэн үедээ орчноосоо бүрэн тасарч ном дотроо амьдарч байгаа нь агшин зуурын хувьсан өөрчлөгдөх нүүрэн дээрх баяр гунийг уур уцаараас нь анзаарагдана. Дүүдүүгийн гэр Муракамигаар дүүрэн номын тавиур, ширээ сандал, унт хор, угааж арчлах, засаж чимэглэх ёстой газруудад хүртэл нээж хаасан, дээш доош харсан Мураками хөглөр өстэй. Хичнээн олон удаа уншсан ч ойлгомжгүй. Учир утгагүй амьдралын хэсэг бусаг сонин хачин зүү зэрэглээгээд энэ ном юу хэлсэн, юу хэлэх гэснийг ойлгох аргагүй. Логикгүй гэмээр ийм номноос дүүдүү юу ойлгодгийг хижээлэр тааж ядна. Гэхдээ дүүдүүгээс энэ тухай асуухгүй. Магадгүй хоцрогдсон гэж залуу бүсгүй шоолох байх гэсэн нууцхан айдастай дуугүй өнгөрнө. Тэр хэдийнэ дүүдүүд хайртай болжээ. Гэхдээ энэ хайр түүнд бяцхан айдас авч ирсэн нь харамсалтай. Нэг өдөр дүүдүү баярлаж хөөрсөндөө минчитлээ улайчсан гэртээ ирлээ. Энэ удаа тэр тор дүүрэн хүнс дааж ядсаар авч ирсэн нь урд өмнө болж байгаагүй гайхалтай хэрэг байлаа. Дүүдүү, өнөөдөр сайхан хоол хийж идэнэ. Би чамд хоол хийж өгнө гэж хэлхэн тэр. Дүүдүүгийн амнаас ийм үг гаран чинээ төсөөлж байгаагүй тэрээр ихэд гайхлаа. Дүүдүүч түүний итгэж ядсан байдлыг ажиглан дахиж хэлснээр залуу амаргийнхаа гарын хоолыг идэх өдөр ирснийг тэр ойлгов. Тэдний амьдралын хамгийн сайхан өдөр шиг санагдаж сэтгэл гэгэлдсэнээр гал тогооны өрөөнд орж ирэхэд өрөө бүхэлдээ бяцхан дэлгүүр мэт элдв зүйлээр дүүрчээ. Дүүдүү бүгдийг хоёр-хоёроор нь багцалж боосон хүнс тэргүүтнийг зүйл бүрээр нөржээ. Улаан, ногоон хям, ногоо цагаа, мантуу талах, өнг алгалсан зүсэн зүйлийн амтлагч хөглөрнө. Газар хөдлөөд бүх зүйл байрнаасаа хөдөлж юу гэлтэй замбраагүй хөглөрөх олон хүнс амьдрал буцалж сэтгэл хөдлөм харагдсан тул баярлсандаа туслахаар ханцуу шамллаа. Гэтэл дүүдүү хоол хийхдээ оролцуулахыг хүссэнгүй. Буудан руу түлхэж суулгаад сонин авч өгөөд цайлангаа хүлээж суухыг шаардав. Дүүдүү бүхнийг тооцож шин цай хүртэл авч иржээ. Энэ өдөр тэр хизээ язааны гэрийн эзэгтэй шиг аашилж гал тогооны өрөөгөө ганцаараа эзлэн хоол цай бэлтгэж байгаад тэр баяртай байлаа. Дүүдүү хоол хийж дуусаад түүнийг ширээний ард суулгав. Анх удаа хайртай түүнийхээ гарын хоолыг идэх гэж хөөрсөн эриинүүд ширээн дээрхийг гүйлгэн харахад жижиг пялд Европ маягийн хоол, том тавхт улаан өнгийн өтгөн юм байлаа. Сайн аживал дотроо хямтай бололтой. Хоолны ширээн дээр цорганц таньдаг юм байгаа нь шар айраг байв. За, ямар байна да? Гэж дүүдүү асуув. Сайхан л харагдаж байна гэж хариулангаа
Мэддгээсээ эхлэхээр шийдэн шар айрагнаас том гихч нь балгалаа. Дүүдүү хормогчоо тайланга баяр хөөртэй. Энэ бүхэн жирийн нэг хоол биш шүү. Муракамигийн зоог шүү гэхэн тэр. Амандах шар айргаа цацах шахсан ир. Юу? Мураками өгүүлэхдээ сайхан зоогийн тухай олонтоо бичсэн байдаг. Тэр бүхэл Японд түүний хоолны нийгэмлэх хүртэл байгуулагдаж хоолны ном гаргасан байгаа. Би тэр номны заавраар өнөөдрийн хоолыг бэлтгэсэн. Гайхалтай гоё үстэй. Чи мэдээж ийм зүйл болно гэж төсөөлөөчгүй биз? Хоол бэлтгэж өөрийг гайхшруулсан шалтгаан ийм байсанд урам нь баг зэрэг хугарсан ир жижиг пялаас хэрцэн ногоо авч "Энэ юу?" гэж асуув. Оргист хэмэх хям бас бяслаг. Хийхэд нэлээд төвөгтэй. Ногоо навчийг хүйтэн усанд сойж дараа нь талхан дээрээ зузаан маасл түрхэн эс бөгөөс дэвцэн навчны нөлөөгөөр талах норчих гээд байдгийн билээ. Ингэхэд талахыг би өөрөө зүссэн шүү. Энэ бүхэнд зориулж хотго авсан юм. Тэгшхэн зүссэн байна уу гэлээ. Тэр амссан зүйлдээ үнэлгээ өгөхөөс зайлсх хийж өнөө улаан өнгөтэй өтгөн рүү заан "Энэ юу вэ?" гэж асуулаа. "Улаан лайлтай чансан Шотланд хям." Гэхдээ Шотланд хям олдохгүй болохоор нь өөр хямаар орлуулсан. Номд ингэж орлуулж болно гэж бичсэн байсан л да. Харин саримс тэргүүтээ 13 амтын бүгдийн ном ёсоор нь хийж чансан гэлээ. Түүнд дүүдүүгийн сайрхан ярих энд бүхэн хөөрхийлэлтэй санагдав. Гэвч тэр бодлоо илэрхийлсэнгүй. Энэ хооронд дүүдүү хямыг хэд хэдэн хэсэг болгон хэрчиж сэрээдэн өмгээд "Үнэхээр гоё, сонин, хачин, баялаг, жинхэнэ Мураками Харуки" гэлээ. Тэр хоол идэж шар ариг ууж суугаад нүд нь гөлөрч гунигт ертөнцийн амтд сэтгэл хүний амьдралаас гар далалсан салах үеийн тунгалаг сайхан өдөр гэх мэтийн үг хэлнэ. Магадгүй дүүдүү энэ мөчид Муракамигийн ном дуусаж ямар нэгэн дүрийнх нь үгийг хэлж байгаа байх. Хачин жигтэй санагдах тэр бүхнийг анзаарахгүй тулд сайхаар эдэж эхэллээ. Зарим нэг зууш сэлт нь өнгө зүс муутайж амнаас унчихсангүй. Ийм их цаг зар цуулж ингэж их хүч гарган энэ олон амтлагч хэрглэж байж хийсэн гэж бодоход инээд хүрэм. Магадгүй үүнийг өнөөх Мураками маягийн амьдрал гэх үү. Хэрвээ уншигч бүрдээ ингэж нөлөөлдөг бол Мураками хачин этгээд зохиолч байж таарах нь. Ийм алдартай зохиолч арайч тийм ёс зүйгүй баймааргүй юм. Эсвэл тэр шүтэн бишрэгчдэрээ доог тохуу хийдэг хэрэггүй. Ийм бодол эргэлдэх мөчөд хүч гарган хоол бэлтгэсэн дүүдүүд гэм хийж байгаа мэт санагдаад явчихв. Тэр буруу бодлоо дарах гэсэн шиг амрууга хоол чихэн өмглээд араас нь шар айргаар төрж сууна. Ямаргийн эчийн хоол ийм байдаг байна. Талхыг махаар хачирлсан ч гэдэс дүүрэхээс өөр амд чимт гэхээр зүйл үнэндээ алга. Чөтгөр аваасаа ингэж байхаар хятадын зохиолчийн ном уншсан бол гэж тэр дотроо зүхэд суулаа. Ядаж улаан асрын зүүдийг уншсан бол тэнд жинхэнэ хоолыг хэрхэн бэлддэг тухай байгаа да. Ядах таал дараа нь мэдлэг болж үлдэн шүү дээ. Гэгчлэн бодол хөврүүлсэн ч энэ тухайгаа ам нээсэнгүй. Учир нь дүүдүү энэ бүхнийг бэлтгэх гэж хөлсөө гартал хөдөлмөрлсөн шүү дээ. Залуу бүсгүй тодорхойлсноор мартагдашгүй Муракамигийн хоолыг эзснийхээ дараа тэр дүүдүүд хандан дараа дахин ингэж их зүйл бэлтгэх хэрэггүй. Гэрийн хоол хялбар тусмаа амттай болдгийм шүү дээ гэж учирлав. Хариуд нь дүүдүү өнөөдрийн хоол амтгүй байна гэж үү гэж гайхширсан өнгөөр асуув. Тэр дүүдүүгийн гараас бариад хайрлан элбэж ийн учирлаа. Тэгэж хэлэх гээгүй маа. Хэрвээ хүн хоол хийж чаддаг л бол хар ус хөх ногоогоорч хамгийн амттай хоолыг хийж чадан шүү дээ гэж хэлэх гэсэн юм аа гэв. Гэтэл дүүдүүгийн царай үүл бүрхэх мэт барайгаад явчихлаа. Амаргийнхаа урмыг хугалахгүй хичээсэн ч байдал бишдсэнийг ойлгов. Тэдний хин хин нь нэгэн бүсгүйг дурсахгүй байхыг хичээдэг. Гэвч дурсагдах дургүй тэр бүсгүй тэдний харилцаанд санаандгүй бэрхшээл учруулж дурсагдана.
Уг нь бол арь нөхөртэй гологдоод үлдсэн дэр бүсгүй тэдний хэн хэнийхин замыг хааж хөндлсөөгүй. Араас нь чарга узалдаагүй. Харин амар тайван байхад гэрийнхэн нэг хэсэгт оршин байгаа мэт орон зайн гараад лэрнэ. Үүдний хонх дуугарахад гэрийн эзэгтэй арай эргээд ирж байгаа юм биш угаа гэж горцоор үүдэнэ. Гэвч хүлээж байсан хүн нь биш гэдгийг даруй мэдлээ. Дурангаар харвал нөхөр нь биш харин залуу бүсгүй хонх даран зогсож байв. Тэр үүдэнэж нүдэндээ асуулт тодруулан мөшөөхөд намайг дүүдүү гэдэг эр нөхрийн чинь найз гэж залуу бүсгүй хэллээ. Гэнэт хаалга тогшсон урилгагүй зочин хэн болохыг эзэгтэй хар ухаандаа гадарлаж байлаа. Эзэгтэй түүнийг нөхрийнхөө найз нөхдийг хүлээн авч буй мэт дотгош урин оруулав. Түүний нүүрнээс дүүдүү ямар нэгэн сэтгэлийн хөдөл гарах эсхийг ажигласан ч тийм өөрчлөлт огт гарсангүй. Эзэгтэй дүүдүүд гэр орноо үзүүлсэн ч унтлахын өрөөндөө оруулсангүй. Дараа нь тэд цай ууж хэсэг зур суухдаа ярих юмаа олж ядна. Дүүдүү төрүүлэн ам нээж намайг хүлээн авсан чинь баярлалаа. Үнэн дээр өнөөдрийн ирсэн зорилго бол нэгдүгээрт таныг ямар шуухан болохыг харъя гэсэн юм. Хоёрт таны хийсэн хоолыг идэж үзье гэж бодсон юм гэв. Өөдөөс нь асуусан харцаар цоргих эзэгтэйд тэр үргэлж чиний хоолыг магтаж энгийн хитгэн ногоогоорч хамгийн амттай хоол хийдэг гэх юм. Би ямар хоол хийдгийг чинь сонирхож байна гэж яаран тайлбарлав. Эзэгтэй түдгэлзэн бодол хийснэ. Тэгвэл энд хоол идэлдэ гэлээ. Дүүдүү өргөдөж ирсэн зочин шиг хоолны ширээний дэргэд сууж хүлээв. Эзэгтэй нэг аяга тутраг, хоёр жижигхэн пял, нэг жижиг бутан авчирч тавив. Энэ бүхнийг ажсан дүүдүү гайхсан өнгөр "Ердөө энэ үү?" гэхэд эзэгтэй нэг аяга шүл аяглан түүнд өгөөд "Бидний өдөр тутмын хоол ердөө л юм. Тэр твдүүхэн болохоор шөлөө өөрөө аягалдаг юм" гэлээ. Дүүдүү эзэгтэй яриаг сонсонгоо түүний байгаа байдал, нүүр царайд нь сэтгэлийн хөдөлгөөн илэрх хэсгийг ажиж мөн шөлний орцыг тааж ядна. Эзэгтэй өөртөө савх тавиагүйг харсан дүүдүү энэ гэрийн нэг гишүүн аятай "Чи идэхгүй мө?" гэж асуулаа. Хариуд нь эзэгтэй толгойс ихсрэв. Эдэх дурггүй эсвэл түүнтэй цуг идэхээс татгалзаж буян алин болохыг мдээгүй учраас би түүхэн эмээсэндээ ахин дуугарсангүй. Тэр шөлнөөс нэг очоод өөрийн эрэхгүй уулга алдлаа. Тэгээд итгэж ядсан харцаар эзэгтэйг ширтэж "Энэ чинь хар ус хөх ногооны шүлүү?" гэж асуулаа. Эзэгтэй айдуухнаар "Тэр л ингэж нэрлэдэг юм" гэв. "Яаж хийдгийг зааж өгч болох уу?" гэж багшаасаа асууж буй хүүхэд мэт горьдлох тань харлаа. Эзэгтэй шүүр салдан "Олон зүйл бэлдэх хэрэгтэй. Дээд зэргийн гахаан хавирга, хяам, эмгчин дахиа, тайхуу нуурын сам хорхой, могон уулын хулсны сүе, хясаа, мог, наймаалчтай үед чинхүү нуурын наймаалжийг хэрчиж хийдэг. Сая дурдсан бүхнийг бутантаа хийж зөөлөн галаар 3-4 цаг буцалгана. Усаа нэг л удаа хийн, дахин нэмэхгүй. Мөн давс болон бусад бүх төрлийн амтлагчийг хэрэглэхгүй" гэж хэллээ. Энэ бүхнийг сонссон дүүдүү итгэж ядсан харцаар жижиг бутан доторх шөлийг ажиглав. Хавирга, хяам, сам хорхой бас тэр олон төрлийн хясаа, мөөг бараас хөдөрчгүй байна шүү дээ гэхэд эзэгтэй чанаж болгосныхаа дараа шүүгээд авчихдаг юм. Харин дараа нь дүүпүү хөх ногоогоо хийн. Ингэснээр шөлний тосыг дүүпүү ногоо шингээгээд авчихдаг юм. Дүүдүүгийн нуруугаар хүйд даалаа. Хар ус хөх ногооны шөл гэдэг нь энэ гэж үү? Хар ус нь энэ эхнэрийн сэтгэл биш гэж үү? Ямар уужуу сэтгэл гээч вэ хэмээн бодов. Тэр үнэхээр солиотой эр юм. Энэ олон жил өдөр бүр ийм хоол идэж ууж байтлаа эхнэрийнхээ ямар их хөдөлмөрснийг гадарлаач үгүй. Эхнэрээ ямар хүн болохыг мдээгүй өдий хөрсөн гэж үү? Гал тогоонд болж байгаа энэ үйл явдал дунд дүүдүү гэрийн эзэгтэй ямар хүн болохыг ойлгож авав. Дурлал янаглалаас тусдаа ямар их зүйл байдгийм бэ хэмээн гашлан бодов. Та өдөр бүр энэ бутангаар нэг шүл хийдгүү. Тийм.
Өглөө эрт босож захаас ногоо авна. Үдээс өмнө хоолоо айжмаар бэлдэж эхэлдэг. Үдээс хойш гал дээр тавьж буцалгана. Нөхөр маань оройтдаг болохоор амжидаг юм. Та өнөөдөр бас яагаад бэлтчихсэн юм бэ? Тэр энд ирж хоол идэхэ болчихсон биз дээ? Тийм ээ. Хагас жил болжээ. Би өдөр бүр энэ маягаар бэлдээд сурчихсан юм. Магадгүй нэг өдөр генет хурц ирэх юм билүү? Шөлөө буцалгаж бэлтгэх нь намайг багасаа хийх ажилтай болгодог гэх үү дээ. Дүү бүр гөлөрч өглөө. Хэсэг дуугүй суусны эцэд та үнэхээр амаргүй хүн юм гэлээ. Эзэгтэй гайхсан өнгөөр тэр өдөржин ажиллаад ядардаг. Ахаад шөл бэлдэж өгөхөд надад ядах юм алга гэж өмнө нь дүүдүү суугааг мартсан аятай бувтнав. Дүүдүү гэнэт дуугаа өндөрсгөн та надад итгээд хоолныхоо нууц жорыг заагаад өгчлөө шүү дээ. Би сурчхвал тэр хизээч эргэж ирэхгүй гэхээс айхгүй байна уу гэж асуув. Эзэгтэй зүүднээсээ цочиж сэрсэн аятай дүүдүү рүү том харснаа инээж эхлэв. Тэрхүү инээд тэр харж ирэхээс нэгэнт өнгөрсөн биш гэж юу гэх шиг. Эсвэл харж ирлэггүй яах вэ? Чи чинь юу гэх гээд байна гэж зэмлэж байгаа аятай. Эсвэл бүр дүүдүүгийн тавьсан асуултыг шоолж байх шиг. Эзэгтэй инээдэ барин та түүний төлөө ингэж хоол бэлтгэж чадна гэж юу гэж намуухан асуулаа. Дүүдүү толгоогоо гэлжийлгэн бодол хийлээд би хийж чадна. Гэхдээ тэг шаардлага байхгүй гэв. Хэлж дуусаад явхаар зэхэж болслоо. Өвдөнд очоод эргэж харж жуумалзаад би бол би, чи бол чи гэлээ. Дүүдүүгийн явсан нь эрсэнтэйгээ адил гинтийн явдал байлаа. Дахиад 1 сар өнгөрлөө. Эзэгтэй гал тогооны өрөөндөө оройн хоолоо зэхнэ. Зуухан дээрх бутантай шөлөөс уй уур савсна. Бүсгүй тагтны цонхоор ширтэх аж. Тэрээр гадаах зүлгийг ширтэн байх шиг харцсан нэг зүйлийг онилжээ. Гэнэт үүдний хонх дуугарлаа. Эзэгтэй одоо хон гэд үүд рүү зүглэв. Гэрийнхэн тотрог дууссан учраас байн үйлчлүүлдэг худалдаачин хүргэж ирсэн болов уу гэж таав. Түүний байн худалдан авдаг 100 хойд мужийн тотрог чанартайгаас гадна энгийн тотрогоос 5-6 дахин үнэтэй. Ийм бодсоор үүдээ нээхэд эр нөхөр нь зогсож байх нь тэрэ. Эзэгтэй гайхсан харцаар ширтээд яав түлхүүрээ мартчихаа юу гэж асуулаа. Хариуд нь тийм ээ гэж нөхөр нь дорой дуурав. Бүсгүй нөхрөө үлдээн гал тогооны хооронд оров. Яах гэж ирснийг мэдээгүй ч хоолоо үргэлжлүүлэн зэхнэ. Нас тогтсон эр эхнэрийнхээ араас даган гал тогооны өрөө рүү орохоос үл мэдэг халширна. Энэ үеэр эзэгтэй удахгүй худалдаачин тотрог хүргэж ирнэ. Чи тосоод аваадах гэлээ. Тэр хариуд нь дуулууртайгаар за гэв. Бидний байн хэрэгэлдэг нөгөө тотрог гэж эзэгтэй хэлэхэд би мэднэ гэж эр нөхөр нь хариуллаа. Ачигч тотрог авчирчээ. Тэр уутай тотрогыг тосож яваад мөнгөний өгсөн үү гэж аяархан асуув. Өгсөө. Хадагтаа урьдлаад өгчөгдөх юм гэж нөгөө хүн хариуллаа. Уудтай тотрогыг гал тогооны өрөөнд оруулж эхнэрийнхээ заасан газар тавилаа. Энэ хооронд хоолойд тэгэлсэн зүйлс баг зэрэг доошилж дотор нь уужрав. Нөхөр урдийн адил гэрийн эзэн мэт хоолны ширээний ард суулаа. Эзэгтэй нөхрөө нүднийхээ булангаар хараад гараа авгаа гэв. Гараа угаачхаад ширээний дэргэд ирж суух үед эзэгтэй нэг том тавг барьсаар хурж ирлээ. Энэ бүхнийг ажиглан суусан эр дотроо хөдөлмөрөө хөнгөвчилж олон дахин зөөхөө болжээ гэж бодож амжив. Тавгийг ширээн дээр тавихад дотор нь 2 аяга будаа, 2 пялд ногоо хийжээ. Нэг нь сам хорхоотой дүүпүү, нөгөө нь улаан лойлтой хайрсан өндөг. Бас нэг жижиг бутан байлаа. Удаан хугацаанд амтлахыг хүсэж мөрөөдөж байсан шөл өмнө нь ирэхэд санаа алдан тагийг нээж би эхлээд шөл ууй гэлээ. Тэр бутантай шөлнөөс аягны талаар хийж авав. Улаан цагаан ногоон алгалсан танил бор шөл. Яг л хуучнаараа тосны өчүүхэнж толбгүй. Тэр шөлнөөс санд минь том балгаар нэг оочлоо.
Ганц балгаснаа түүний царай тийм гихийн аргагүй ховсхийн оорчлогдов. Цочиж сэрсэн хүн шиг уцаарлсан царай гарган "Эн чинь ямар гээчин шүлвэ" гэж хэлэхдээ амандах шөлөө арай л нулимаад гаргачихсангүй. Хар ус хөх ногооны шөл шүү дээ. Яагаад ийм амтгүй байгаа юм бэ? Өмнө нь огт өөр амттай байсан шүү дээ. Хүнд мэхлүүлчихсэн аятай эхнэр өдөө үгсрэн гомдол мэдүүлэх түн рүү эзэгтэй таймнаар ширтэн өөрийнхөө аяхтай шөлнөөс амсаад хар ус хөх ногоо ийм л амттай байдаг шүү дээ. Чи ямар амт оруулах гэсэн юм бэ? Гэж хэлээд халбага тавин нөхрөө ажиглав. Удалгүй бүсгүй юу ч болоогүй юм шиг царайлан савхаа барин хооллож эхэллээ. Тэр энэ удаа урдных шигэ ногооноос идсэнгүй. Харин сам хорхоотой дөөпүү улаан лалтай өндгийг тутрахтай зуураад амтрахын идлээ. Тэгсгээд хооллохоо болж тамхи хасааж соров. Урд нь энэ бүсгүй нөхрийнхөө дэргэд тамхи татдаггүй байлаа. Харин одоо нуухаа болжээ. Энэ бүхнийг нөхөр нь эгцэлж харж зүрхэлсэнгүй. Бүсгүй ширээгээ цэгцлэнгээ "Гэртээ хүн хөлсөж ажилуулах хэрэгтэй болоод байна. Би ажилд орсон. Гэрийн ажил мундах биш" гэв. Гайхсан нөхөр нь "Ажил? Ямар ажил?" "Тогоочийн дамжаанд хичээл заана. Чи тийм юм хийж чадах юм уу?" "Мартчихаа юу? Би угаасаа ийм л хичээл заадаг шүү дээ. Шалгалтаа ч өгчихсөн" гэлээ. Энэ бүхнийг сонсож суусан нөхрийн дотроос саяын амтгүй шүл огин гарах шиг болж "Ийм чухал зүйлийг яагаад ярилцаж байж шийдсэнгүй вэ? Чи яагаад ийм болчихсон юм бэ?" гэж тэр өөрийн нэрэхгүй амалдаж орхилоо. Гэвч хэлж дуусмагцаа үг хэлэх эрхгүйгээ санаж гэмшлээ. Тэр ингэж хэлэх эрхгүй. Ёс алдсан хүн нь өөрөө шүү дээ. Тэр эхнэрийнхээ өмнө буруутай. Эхнэрийнхээ юу хийхийг асуух эрхч байхгүй. Гэлээч эзэгтэй айдуухнаар "Чи ойрд гэртээ ирээгүй. Яаж чамтай зөвлөх болж байна?" гэж амын таглав. 17-8 жил ханьсан эхнэрийнхээ өдөөс хар цагаан дуугүй ширтэн. Хариу ширтэх эхнэрийнхээ харцнаас өөрийнхөө тэнэг байдлыг улам мэдэрнэ. Аваал гэргийнх нь харц тунгалаг агаад гүн мөн манан буданг санагдуулна. Бүсгүй харцнаас гүн харанхуй шөнө хүний бараагүй балартаж хуучирсан хүрээний хаягдж орхигдсон худгаас байган гарсан цагаан манан шиг цэвдэг хүйтнийг олж харлаа. Төгсөв. Орчуулсан нацаг дөржийн пүрв жав.